Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мигмар гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийнхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүргийн ахмадууд итгэврээ нэмэхийг шаардлаа. Ошигт малтамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганд өргөн барина. Дональд Трамп өмнөд Солонгосын импортод ногдуулсан тарифа 25% болгохоо мэдэгджээ. Израиль улс Газын зурваст хоригдож байсан сүүлчийн барьцааны хүний зогцсыг хүлээн авчээ. Америкийн нэгдсэн улсад засан шуурганы улмаас цахилгаан тасарч олон мянган нислэг заслагдаад байна. Эхний мэдээ, Монголын ахмадын холбооноос ахмадууд төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байгаагаа илэрхийллээ. Улсын хэмжээнд 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна. Монголын ахмадын холбооноос үнийн өсөлттэй үед бага хэмжээний тэтгэврээр сар шинийн баярыг тэмдэглэх боломжгүй гэдгийг уламжилж байлаа. Тэдний шаардлагад төр засгаас дандаа боломжгүй гэсэн хариулт өгдөг гэдэг тайлбар мөн өглөө. Одоо ахмадуудаа та нар яад харах гээд байгаа юм? Өвхийг харах гээд байгаа юм уу? Хөлдгийг харах гээд байгаа юм уу? Одоо ахмадуудын тэтгэврийг шууд нэмж өгөх гэж шаардж байна. Шаардж байна. Ялангуяа сая 36 сар бол зөвхөн одоо энэ баячуудыг банкуудыг одоо ашиг олгох зорилготой ийм юу яаж байгаа. Би таанад энэ 36 сарын тэтгэврийн бүснэг таруулж байна. Одоо энэ ерөөсө 18% гэж хэлж байгаа боловч үндсэндээ бол байна 23% хүү авчиж байгаа юм. Нийлүүр нь нэг хүүнүүдийн одоо үндсэн мөнгөндөө харьцуулахаар. Дээр нь байна одоо энэ 35 36 сарын тэтгэврийн 40% нь суудах гэж байгаа ш. Юу одоо тэр 1.4 18%. 40% суудах тэтгэврийн 40% суудах чад. Тэгээ 24-өөс 36 сарын хооронд бол энэ хүүний одоо 70%, 60% зөвхөн тэнд явж байгаа. Тэгэхээр 36 сараар тэтгэвэр авгээд шууд олгоод байгаа юм бол зүгээр их ерөөсөө энэ арилжааны банкуудыг баяжуулж байгаа хэрэг. Дээр нь Монгол банкны журмаар энэ шууд албадан юу гаргаж байгаа. Энэ эрсдлийн даатгалыг хүүхдээр нь даалгуулна. Тэгээ хүүхэд нь заавал төрсөн хүүхэд байх ёстой гэж шаардна. Тэгээ дээр нь бүр төрсний гэрчлэгийг нь аваачуулна. Сүүлийн 1 жилийнх нь цалин орлогыг одоо баталгаажуулна. Тэгээ дараа нь эрсдлийн даатгал гээд шууд авчих байна. Одоо энд гэхэд бол одоо ингээд эрсдлийн даатгал одоо энд гэхэд 661 мянган цаас суудах гэж байгаа байхгүй. Гэхдээ ийм байдлаар одоо эдгээр чинь зүгээр одоо үнэхээр л одоо энэ хөгчүүдээр тоглож бид нар тэр хадгалуулсан мөнгөө авчихгаа байхгүй юу? Тэтгэврийн зээл гэдэг чинь. Тэрнээс үшвэл энэ хүмүүсүүд бидэнд мөнгө гаргаж өгч байгаа юм биш. Гэтэл ерөөсөө тэтгэврийн зээл олгосон өдөр нь одоо бүх тэр өөрийнх нь тэтгэврийн 23%-ийг шууд хураагаад авчих. Ухаандаа 3 жилийн тэтгэвэр авахд 1 жилийн тэтгэврийн суулгаад авчих байхгүй юу? Монголын банкнууд эх орноос урсмал гадны банк оруулж ирэх хэрэгтэй шүү. Яг үнэ. Оруулж ирэх нь бид нар дэмжиж шүү ардам. Нэг л гадны банкор болоход тэгэл өрсөлдөөнгөө зүгээр нэг ардамд шулсан тийм хэрэггүй шүү. Ахмадын холбооноос ерөнхий сайд Зандан шатар улсын хурлын дарга учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн гэдгийг илэрхийллээ. Улсын хэмжээнд ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаал зохион байгуулна. Ахмадуудын тэмцэл өнгөрсөн оны 5 сараас хойш үргэлжилж байгаа юм. Мөн ахмадуудын жагсаал зохион байгуулах гол зорилго бол тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгох юм. Тэд олон сар тэмцэж байна. Төр засаг тоохоо болсон учраас бидний хүн гэж хайхархаа болсон мэт санагдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ахмадуудын шаардлагыг төр засаг хизээ хүлээн авч шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр болтол ахмадууд тэмцэн илүү хурц хэлбэр шилжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн ахмадын холбооноос шаардлагатай бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандна гэдгийг ч мөн илэрхийллээ. Ерөнхий сайд Зандан шатар гадаадд айлчлахдаа манай улс баян орон манад очоорой гэж хэлж байсан. Тийм баян орон юм бол 500-аас 600,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг нэмчихэд юунд болохгүй байгааг ойлгохгүй байна гэдгээ мөн хэлж байлаа. Энэ тэмцэл эхэлснээс хойш 8-аас 9 сар өнгөрч байна. Одоо хүртэл ямар ч хариу шийдэл алга ахмадуудын зээлийн хүүгтэйг л хэрвээ тэглэхгүй бол өөр аргаар тэмцэнэ гэдгээ тэд ярьлаа.
Дараагийн мэдээ аж үйлдвэр эрдэс соёлын яамнаас эдийн засаг хөгжлийн яам, ашигт малтмал газрын тосны газар, уул уурхай ассоциацтай хамтран уул уурхайн салбарын 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ нь засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулах, тэдний хууль ёсны эрх ашигыг хамгаалах, төр хувийн эвслийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. 7 хоногийн эхлүүлд аж үйлдвэр эрдэс соёлын сайд амт нэм үг хэллээ. Тэрээр уул уурхай салбарынхаа олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт татврын орлогыг нэмэхээр олон талт бодлогын өөрчлөлт хийж байна гэд салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг танилцуулав. Тодорхойлбол уул уурхай салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 79%, мөн экспортын орлогын 95.4%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4%-ийг тус бүрдүүлдэг байна. Манай улсад 2025-аас 2024 онд гадаадын 99.38 их найт төгрөгийн хөрөнгө оруулсны 80% нь уул уурхай салбарт ногдож байгааг аж үйлдвэр эрдэс соёлын яам мэдээлжээ. Ирэх жилүүдэд уул уурхай аж үйлдвэрийн бодлого болон ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр зэхэж байгааг сайд дурдлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар энэ 7 хоногт олон нийтээс санал авах ажээ. Улсын их хурлын хаврын чуулганд өргөн барих ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна. Тухайлбал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголт бий болгоно. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл сонгон шалгуурлалтаар олгож авах нь хялбар болсон ч хэрв хайгуул хийхгүй бол хадгалуул хүндрэлтэй. Үнэтэй байх зохицуултыг хийх юм байна. Дүүжлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг шинчилж, орон нутгийнхын хүртэх хүр хэмжээг нэмнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишг үнийг Монголын хөрөнгийн биржийн үнээр тогтоох. Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишгт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой тогтоож, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх юм. Мөн баяжмал дагалдаж буй элементэд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын жишгт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү хуваарлах өөрчлөлтийг тусгажээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжлэн сэтгүүлч бэлгүүнд анхаарлаа хандуулсан. Сайн мэцэн үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжлэж байна. Бид энэ удаад алт болон мөнгөний үнийн өсөлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарлалт олно. Мөн алт мөнгөний үнийн өсөлт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар шинжилэн хүргэе. Сүүлийн 1 жилийн хугацаанд алтны дэлхийн зах зээлийн үн түүхэн дээд түвшнээ 9 удаа шинжилж 2025 он гарснаас хойш 17.7%-аар өсөд байна. За даваа гарагийн арилжаагаар алтны үн дээд амжилтаа эвдэж 1 унц буюу 31 грамм нь 5100-аас 5130 ам долларын хооронд хэрэгэлзэгдэн арилжаалагдлаа. За алтны үн ийм өндөр түвшинд хүрсэн тохиолдолд сүүлийн 50 жилд бараг давтагдаагүй гэж хэлж болно. Геополитик, эдийн засгийн тодорхой бус байдал, Америкийн нэгдсэн улсын долларын судрал, мөн төв банкуудын идэвхтэй худалдаа авалт алтны үнийг тогтмол дээд түвшинд түлхэж байна. За алтны үн ерөнхийдөө санамсаргүй өсөөгөө гэж хэлж болно. Алт бол тодорхой бус цаг үед аюулгүй хөрөнгө гэдэг статусаа дахин баталж байна. За 2025 онд алтны үнийн өсөлтөд дараах хүчин зүйлс гол нь нөлөөллөө. За нэгдүгээрт Украин газын дайнтай холбоотой геополитикийн эрсдэл. За тэгээд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын өрийн дарамт, Дональд Трампын худалдааны тариф, гадаад бодлогын мэдээллүүд Америкийн нэгдсэн улсын долларын 2025 онд 9.5%-аар суларсан явдал нөлөөлжээ. За мөн холбооны нөөцийн санхүү буурах хүлээлт ч гэсэн үнийн өсөлтөд нэмэгдэж байгаа. За Forex.com-ийн шинжээчийн Фавад Разакада алтны үнийн өсөлтийг өрийн хөдөлгөөний сургалтын номонд орсон жишээ шиг аюулгүй хөрөнгийн зан төлөв хэмээн тодорхойлсон санамсаргүй үг бишээ. За ETF буюу Exchange Trade Fund бирж дээр арилжаалагсан санд алтны үнийн өсөлтийг хэн дэмжиж байна гэдэг асуулт урган гарч ирж байгаа. За алтны зах зээлд 2 том худалдаа авах идэвхжээд байна. За нэгдүгээрт төв банкуд, хоёрдугаарт алтан суурилсан ETF-ийн хөрөнгө оруулагчид. За дэлхийн алтны зөвлөлийн мэдээснээр алтан суурилсан ETF-үүдийн удирдах буй хөрөнгийн хэмжээ 2025 оны эцэст 559 тэрбум ам долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн. За энэ нь өмнөх оныгоос 2 дахин өссөн үзүүлэлт байгаа. За Deutsche Bank-ийн шинжээч алтны зах зээлд төв банкуд болон ETF-ийн хөрөнгийн оруулагч зэрэг хөрөнгөний худалдаа авагч болж орж ирсэн нь үнийн өсөлтийг улам хурцгасан гэж дүгнсэн байна. За дэлхийн зах зээл дээр алтны үн огцом өсөж байхад Монгол улс энэ боломжийг бодитоор ашиглаж чадсангүй гэж хэлж болно. За 2025 онд Монгол улс 10.8 тонн алт экспортлсон нь за өмнөх оноос 7.3%-аар 2020 оноос бүр 64.6%-аар буурсан байна. За сүүлийн 5 жилийн хамгийн доод үзүүлэлт болж байна. Та бүхэнийг график дээрээс харж болно. За гисэн идэж үнийн өсөлтийн ачаар алтны экспортын орлого 1.2 тэрбум ам доллар төрж 2022 онд 19.7 тонн алт экспортлсон нь
тус үеийн орлоготой ойролцоо түвшинд хадгалагдсан байна. За өөрөөр хэлбэл Монгол улсын алтны экспортод үнийн өсөлтөд аврагдсан дүр зурагтай алдагдсан боломж 340 тэрбум $. За хэрэг Монгол улс 2025 онд 2020 оныхтай адил буюу 30 тонн алт экспортлсон бол экспортын орлого 345 тэрбум $-д хүрэх боломж байсан байна. За энэ нь бодит орлогоос 2.8 дахих тухайн оны гадаад худалдааны ашигын 78.4%-тэй тэнцэх хэмжээ юм. За Монгол банкны алт худалдаа авах үн 2025 оны ихээс 97.6%-аар өссөн ч худалдаа авсан алтны бит хэмжээ 16.3 тонн болж 2020 оныхоос 31%-аар буурсан байна. Мөн Монгол банкны төлөвсөн хэмжээнд хүрээгүй байна. За Монгол улсад бүртгэлтэй 105 алтны ордын 572.2 тонн нөөцөөс ердөө 14 ордол олборлогдсод ашиглагдаж байна. Харин ямар нэг 20-68 орд эдийн засгийн эргэлтэд ороогүй бөгөөд нийт 228.7 тонн алт бодитоор газарт хадгалагдсан хэвээр байна. За энэ нь алтны үн түүхэн өндрөөж Монгол улс бодит нөөцөө ашиглахгүй байгааг харуулж байна. За анхаарал татах дараагийн дохио бол алттай зэрэгцсэн мөнгөний үн бүр огцом өсөж байна гэж хэлж болно. Давгаргийн арилж байгаа мөнгөний үнц $115 хүрч түүхэн дээд түвшинг тогтоолоо. За он гарсаар мөнгөний үн 45%-аар сүүлийн 1 жилд 150 орчим хувиар өссөн байна. За шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний өсөлтийг алтны үнийн өсөлт, аж үйлдвэрийн эрэлт, хөрөнгө оруулагчдын төрөлжилт гэсэн 3 хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. За эцэст дүгнэж хэлэхэд үн өсөхийг харсаар боломж алдлаа. Алт, мөнгө, платинум зэрэг үнэт металлын зах зээл 2025-аас 2026 онд тогтмол өсөх хандлагатай. За Goldman Sachs, Morgan Stanley, Societe Generale зэрэг томоохон банкуд алтны үнийг $5,400-аас $6,000 энэ жил хүрнэ гэж таамаглажээ. Гэтэл Монгол улс энэ өсөлтийн мөчлөгт олборлолтоо нэмсэнгүй, мөн экспортын хэмжээг өсгсөнгүй. За боломжоо бодит орлого болгож чадсангүй гэж мөн хэлж болно. За алт газар твээр үн тэнгэр татсаар. Харин цаг хугацаа биднийг хүлээхгүй байна. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх богд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Гориликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко 2020 онд төрийн тэргүүний түвшинд Монгол улсад анх удаа төрийн ажиллал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг ерөнхийлөгч хөрөлсөв онцоллоо. Горилик элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байсан Монголын төр засаг ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгааллах бүхнээ хийнэ гэж Ерөнхийлөгч найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, элчин сайд Гориликийг найрамдал медалаар шагналаа. Горилик 2021 оны 11-р сарын 8-нд ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Монгол улс бүгд найрамдах Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм. Олон улсын олимпийн хороо Азийн олимпийн зөвлөлөөс 2026 оноос 5 том наадмыг зохион байгуулах юм байна. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлөөс эдгээр наадманд баг тамирчдыг ахалж оролцогч толгуудыг удирдлах зохион байгуулалтаар хангах багийн ахлагч нарыг албан ёсоор томиллоо. Улсын хурлын гишүүн намин 10 хоногийн дараа Италийн Милан Кортина хотод зохиогдох өвлийн олимпиад багийн ахлагчаар ажиллана. Японы Aichi Nagoya хотод болох Азийн зуны спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг улсын хурлын гишүүн болгон туяа ахлахаар боллоо. Мөн Африк твд анх удаа болох залуучуудын зуны олимпиад оролцох Монголын баг тамирчдыг улсын хурлын гишүүн соёл аялал жуулчлал залуучуудын сайд ундрам ахлах юм. Харин Азийн олимпийн зөвлөлийн ивэлд ор 4-р сарын 22-нд эхлэх Сания 2026 Эсний наадамд оролцох багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн орооны гишүүн Монголын 3/3 Сагсанбгийн холбооны ерөнхийлөгч Мегмар Жавыг томилжээ. Азийн Эсний наадмыг 14 спортын 61 төрөл зайд зохион байгуулна. Тэгвэл 11-р сарын 28-наас Сауди Арабийн Рияд хотод болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын багийг ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга өвс төвлөр ахлахаар болсон байна. Авилгатай тэмцэх газраас Эрдэнэс Critical Minerals төрийн өмчт үйлдвэрийн газрын захирал тогтох сүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийсэн байна. Тэрээр өмнө нь улсын хурлын гишүүн Монгол Ардын намын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо Эрдэнэс Critical Minerals төрийн өмчт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байгаа юм. Хуулийн байгууллагаас тогтох сүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ. Тэрээр 2020 оны улсын хурлын сонгуульд хангаа мөс нэр дэвшиж ялагдсан байдаг. Улсын хурлд 2 удаа өөрөнгө шүдэгт төлөж байсан. Улсын хурлд намын бүлгээ базж байхдаа намын дарга нарын олон ч хуулийн төслийг явуулж өгсөн гавьяагаараа албан тушаал томилогдсон байна. Өнөөдөр дотоод болж өрнсөн үйл явдлаас онцлог мэдээ хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарал хандуулна уу?
Харин тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр алуулсан мэдээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө солонгосын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифа 25% болгож нэмэгдүүлэх шийдвэрээ даваа гарагт зарласан байна. За тэрээр уг шийдвэрээ өмнө солонгосын үндэсний ассамблей буюу парламентыг өнгөрсөн онд байгуулсан 2 талын худалдааны гэрээ хэлцээрийг сойрхон батлах үйл явцаа одоо хүртэл дуусгаагүй байгаатай холбон тайлбарлажээ. 2025 оны 7 дугаар сарын 30-нд бүгд найрамд солонгос улсын ерөнхийлөгч Ижимёны Америк нэгдсэн улсад хийсэн ажлын үеэр тохиролцоонд хүрч 10 дугаар сарын сүүлээр Трампыг бүгд найрамд солонгос улсад ажиллах үеэр баталгаажуулсан хоёр улсын хоорондох худалдааны гэрээний дагуу одоогоор өмнө солонгосын бараа бүтээгдэхүүнд 15% тариф ногдуулаад байгаа бол 25% болгон нэмэгдүүлэхээр сүрдүүлээд байна. За энэхүү нэмэлт тариф нь автомашин, бэлтгэсэн мод, эмийн бүтээгдэхүүн зэрэг бүхий л харилцан тэгш тарифтай бараа бүтээгдэхүүнийг хамарна гэдгийг Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформороо дамжуулан мэдээлжээ. Өмнө солонгосын талаас татвар нэмэх шийдвэрийн талаар аль биесийн мэдээлэл хүлээж аваагүй гэдгийг мэдэгдэж энэхүү асуудлаар Вашингтонтой яаралтай хэлэлцээ их хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд тус улсын аж үйлдвэрийн сайд Ким Жунгван ойрын хугацаанд Вашингтонд айлчилж Америк нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лутнигтай уулзгаар төлөвлөжээ. Хоёр улс өнгөрсөн оны 10 сард худалдааны хэлэлцээр төрсөн бөгөөд гэрээний дагуу өмнө солонгос Америк нэгдсэн улсад 350 тэрбум ам долларын хөрөнгө оруулах үүний тодорхой хэсгийг усан онгоцны үйлдвэрлэлд чиглүүлэхээр тусгасан. Улмаар худалдааны хэлэлцээрийг өмнө солонгосын үндэсний ассамблей 2025 оны 11 сарын 26-ны өдрөөс хэлэлцэж эхэлсэн ба орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр ирэх 2 дугаар сард батлагдах магадлалтай байна. Дараагийн мэдээг хүргэе. Израиль улс Газын зурагт хоригдож байсан сүүлчийн барьцааны хүний цогцсыг хүлээж авсан талаараа даваа гарагт мэдэгдлээ. За ингэснээр Палестины Хамас бүлэглэл Израиль руу давталснаас хойш 2 жил гаруй дараа тус бүлэглэлийн барьцаанд амьдараа байсан бүх хүмүүс болон нас барсан хүмүүсийн цогцсыг Израилийн талд хүлээлгэн өгөх ажиллагаа бүрэн явагдаж дуслаа. Барьцаанд байсан хамгийн сүүлчийн хүн бол 24 настай цагдаагийн албан хаагч Ран Гвилигийн цогцсыг хүлээлгэн өгсөн талаар Израилийн Батлан хамгаалах армийн зүгээс даваа гарагт мэдэгдсэн. Ран Гвилигийн цогцыг эх оронд нь буцаан авчирсан болохыг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн батлан мэдэгдсэн бөгөөд тэрээр Хамасын барьцаанд байсан амьд бол амиргдсан бүх хүнийг эргүүлэн авчирсан нь Израиль улсын хувьд агуу том ололт амжилт боллоо гэжээ. Хамас бүлэглэлийн зүгээс мөн барьцаанд байсан сүүлчийн үнийг Израилийн талд буцаан өгсөн нь гал зогсоох гэрээний заалтуудыг чанд сахин биелүүлж байгааг харууллаа хэмээн мөн онцлон мэдэгдээд байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон инхийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн оны 10 сард Израиль болон Хамас бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хүрч эхний шатанд хоёр тал инхүү барьцааны хүн болон шоронд хоригдож байсан палестинчүүдийг солилцож дуусаад байгаа ч гал зогсоосоо өнгөрсөн 4 сар орчмын хугацаанд 480 гаруй палестинчууд Израилийн зэвсэг түвшний гарт амиа алдсан талаар Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлэлд байна. Зөвлөлийн мэдээллийг хүргэе. Америк нэгдсэн улсын хэд хэдэн мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүтний ирж чангарч, фер нэмэх цасан шуурга шуурч. За их хэмжээний цас орсны улмаас өнөөдрийн байдлаар тус улсад 25 хүн амиа алдаж, за Техасаас эхлээд хойд болон өмнөд Каролина муж хүртэлх одоо нийтдээ 8 мужид 1 сая 600 мянга орчим хүн тог цахилгаангүй болж, за автозамууд таагдаж хамгийн олон буюу 17 мянга гаруй нислэг цуслагдсан байдалтай байна. За үүсэд байгаа байгалийн аюултай нөхцөл байдлын улмаас Америк нэгдсэн улсын 24 муж улсад онцгой байдал зарлалаа. Томоохон хотуудын сургуулиудын хичээлийг даваа гарах зогсоож цахимж шилжүүлсэн бөгөөд цагаагаар ойрын үед дулаарахгүй хүүтэн цагаагарын гамшигт 200 сая гаруй Америкчууд өртөх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Энийн тус улсын нийт хүн амын талаас илүү хувимаа. Загварын албаныхны урьдчилсан мэдээгээр өнөөдөр цасан шуурга 100 хойд зүгийг чиглэн Канадад хүрэх боловч тэсгэм хүүтэн цагаагаар хэд хоногийн туршид үргэлжлэх төлөвтэй байна. Энгийн үед дулаахан байдаг өмнөд нутгийн Техас, Луизиана, Теннесси зэрэг мужуудад дунджаас 15-аас 20 градусаар хүүтрээд байгаа. За үүнийг зарим цагуурын судлаач мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, далайн ус дулаарсантай холбон үзэж тайлбарлаж байна. Та бүхэндээ олон улсын мэдээ өргөлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.